Оройн тэрэг үзэгчтэй залуусын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг эндэр болсон зөв мэтгэлцээ эхлэхэд бэлэн болсон байна. Би бол Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын шүүгч. Өнөөдрийн мэтгэлцээний сэдэв бол урлаг соёл нь нийгмийг төлөвшүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй. Төрлөختөн эхийн хөвлөд байхаас эхлээд өвгөн хөвтлээ тасралтгүй нийгэмшиж байдаг гэх санааг эрдэмтэн Орвелл үндэслсэн байдаг. Хүн хаана байна, тэнд нийгмийн харилцаа, төлөвшил хизээд явагдаж байдаг. Тэгвэл хүний төлөвшил, нийгэмшилд юу хамгийн их нөлөөтэй байдаг бол хүмүүсийн сэтгэлгээ, гоо зүй, харилцаа, ёс суртахуун, өөрийгөө илэрхийлэх чадвар зэрэг олон зүйл урлагаас төлөвшдөг учраас хамгийн их нөлөөтэй гэх хандлага байгаа. Үлгэр дуурайлал, хүсэл тэмүүлэл, сайн сайхан хувь хүн, бие хүн байх төсөөлөл, даган дуурайх, эрхэмлэн дээдлэх үзэл санааг урлаг соёл утга зохиол яах аргагүй өгдөг. Харин нөгөө талаас урлаг соёл гэхээс илүү гэр бүл, боловсрол, эдийн засаг, ёс зүй, дэг журам зэрэг суур хүчин зүйлс нийгмийн төлөвшөлд илүү нөлөөтэй гэх юм бэ. Сэдвийн танилцуулгыг хүлээн авлаа. Харин одоо оролцогчдыг танилцуулъя. Нэгдүгээр энэ гэрэл нэмий төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч Цогийн Жавхлан. Хоёрдугаар энэ өргөц цэгмэн сайтын сэтгүүлч, утга зохиол судлаач Хүрэл Баатрын Умаахан. Гуравдугаар энэ сэтгэл зүйч Баатар Нямын Чойма. Дөрөвдүгээр энэ санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Төвшин Жаргалын Мөнхсүлт. Оролцогчдыг танилцууллаа. Харин одоо мэтгэлцээний дүрмийг танилцуулъя. Мэтгэлцээний эхний хэсэг бол үзэл баримтлалын илтгэлийн хэсэг байгаа. Энэхүү хэсгээр багийн ахлагч нар өөрсдийнхөө үзэл баримтлалыг илэрхийлсэн илтгэлээ тавина. Харин үүний дараа дэмжлэгийн илтгэлийн хэсэг. Энэхүү хэсгээр багийн гишүүд багийн ахлагчаа судалгаа тоо баримтаар дэмжиж явна. Мэтгэлцээний дараагийн хэсэг бол модераторын хэсэг байгаа. Миний бие мэтгэлцээнийг сонссны үр дүнд багийн ахлагчдаас өөрийн бэлдсэн асуултыг асууна. Харин дараагийн хэсэг бол нэмэлт тайлбарын хэсэг. Би багуудад 15 секундын хугацаа өгнө. Багууд хоорондоо ярилцсан аль гишүүнийгээ нэмэлт илтгэлээр гаргах вэ гэдгийг өөрсдөө шийднэ. Дараагийн хэсэг бол нэмэлт асуулт хариулт хэсэг байгаа. Энэ хэсгээр багийн гишүүд эсрэг багийнхаа гишүүнээс асуулт асуух журмаар хоорондоо мэтгэлцэнэ. Мэтгэлцээний сүүлийн хэсэг бол дүгнэлтийн хэсэг. Мэтгэлцэгчид мэтгэлцээ өөрийнх нь хувьд хэрхэн яаж өрнөсөн талаар дүгнэлтийн илтгэлээ хэлцүүлнэ. Харин хамгийн сүүлд миний бие мэтгэлцээ хэрхэн өрнөсөн талаар мэтгэлцээний шүүгчийн хувьар дүгнэлтээ хэлээд энэхүү мэтгэлцээ өндөрлөнө. За тэгэхээр мэтгэлцээний эхлүүлцгээе. Нотлох тал буюу нэгдүгээр мэтгэлцэгчээс эхлэе. Таны хувьд яагаад урлаг соёл нь нийгмийг төлөвшүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй гэж үзэж байгаа вэ? За таны цаг явж эхэллээ. Урлаг соёл нь нийгмийг төлөвшүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй гэсэн сэдвийн хүрээнд өнөөдөр бид бүхэн мэтгэлцэх гэж байна. За нэгдүгээрт урлаг гэж юу вэ? Соёл гэж юу вэ? Урлаг соёл гэж юу вэ гэдэг тайлбараас эхлэх нь зүй ёсных болов уу гэж бодож байна. Нэгдүгээрт урлаг гэдэг бол хүний сэтгэлгээ, мэдрэмж, үнэт зүйл, үзэл бодол одоо эдгээрийг бүтээлч байдлаар илэрхийлэлт ойлголт байгаа. За соёл гэдэг бол ерөнхийдөө маш олон тодорхойлолт өгдөг. Гэхдээ соёлыг яг энэ тэргээд тодорхойлохоос илүүтэйгээр соёл бол хүн төрөлхтний нийгмийн хувьд болж байгаа бүхий л процедурыг багтаасан нийтлэг ийм ойлголт өгдөг. Ийм үднээсээ энэ буюу хүний тухайн оюун санааны мэдрэмжээс гарч байгаа зүйл, үн дээрээс нийгэмд болж байгаа энэ зүйлийн нийлбэр буюу эндээс гарч байгаа бүтээлч зүйл бол ерөнхийдөө урлаг соёл гэдэг тодорхойлтыг гаргаж болж байгаа юм. За энэ хоёр тодорхойлтыг бол ерөнхийдөө Бритинка гэдэг тойл бичиг нэвтрүүлгийн төлөөс авсан байна. За эндээс үзэх юм бол хүн төрөлхтөн нь байгаль болон нийгэм гэдэг хоёр зүйл дээр одоо бидний амьдрал, процедур, бүх үйл явдал өрнөж байдаг. Хүн нийгмийн нэг хэсэг, байгалийн нэг хэсгийн хувьд заримдаа байгалийн үйл, нийгмийн үйл аль алийг зохицож амьдардаг. Хүнийг амьтнаас ялгаж байгаа гол зүйл бол соёл байдаг. Соёлын элементүүд, соёлын ойлголтуудаараа хүмүүс тухайн тэр нэг заншил, үе дамжсан түүх уламжлал эдгээрээ бид нэр дамжиж амьдарч тэдгэрийгээ хүртэж ирсэн байдаг. Эдгээрийн нэг илэрхийлэл бол урлаг соёл байдаг. За нийгмээс гадна өссөн хүнийг бид нэр ферал хүн гэж нэрлэдэг. Тэрхүү хүн маань
нийгмээс тусдаа ч юм уу хүний амьдралын орчноос тусдаа өсчих юм бол тухайн хүн зэрлэг за чонтой өсөх юм бол чоны одоо тэр амьдралын хэв маягийг авдаг ч юм уу иймэрхүү байдаг. Тэгэхээр хүний хувьд урлаг соёл буюу энэ оюун ухамсар, оюун санааныхаа төвд мэдлэгийнхээ төвшөнд илүү одоо энэ ухамсарт байдлынхаа төвшөнд хийж байгаа зүйл бол урлаг соёл байдаг. Хүн өссөн цагаасаа дуу хөгжимтэй ойрхон одоо аливаа тэр нийгмийнхээ соёлтой ойрхон байх тусмаа тухайн хүн илүү нийгэмшиж, нийгмийн төлөвшөлт илүү эерэг нөлөөлдөг гэсэн үр дүн байна. За, нотлох багийн багийн ахлагчдаа баярлалаа. Харин одоо ницах талаас эхлэе. Таны хувьд яагаад урлаг соёл нь нийгмийг төлөвшүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй биш гэж үзэж байгаа вэ? За, таны цаг явж эхэллээ. За тэгэхээр бүгдээрээ эхлээд төлөвшөл гэдэг тодорхойлолтоо мэдэх хэрэгтэй. Тэгэхээр төлөвшөл гэдэг нь юу вэ гэхээр би хүн өөрийнхөө сэтгэл зүй, бие мах бод тэ бусад хүнтэй харилцах харилцаанда бие яаж авч явах вэ гэдгээ шийдэх ухамсартай болсон тэр төлөв байдлыг хэлж байгаа. Тэгээд хариуцлага хүлээж чаддаг байх хэрэгтэй, бодол мэдрэмжээ ойлгодог байх хэрэгтэй. Бусадтай хэрхэн зохицон амьдрах вэ гэдгээ мэддэг болсон буюу бие даасан хүн болж төлөвшсөн энэ нийгэмд одоо зохицож амьдрах тийм боломжтой болсон тэр сэтгэл зүйн ойлголтыг хэлж байгаа. Тэгэхээр төлөвшөл дараагийнх нь болохоор нийгэм гэдэг ойлголтоо бас дурдах хэрэгтэй байх. Нийгэм гэдэг нь хүмүүс одоо ингээм хамтдаа харилцан зохион байгуулалтанд ороод ямар нэгэн дүрм журам захирагдаа тэгээ ямар нэг үнэт зүйл дээр нэгдсэн одоо нэг юм системтэй томоохон одоо нийгмийн нэг хэсэг байгаа тэгээ. Тэгэнгүүт төлөвшөл нь энэ хүнийг энэ нийгэмдээ ингээд тасан зохицоод амьдрахад урлаг соёл нь хамгийн хүчтэй нөлөөллийг үзүүлнэ гэдэг нь өрөөсгөл гэж бидний зүгээс үзэж байгаа. Тэгээ яагаад вэ гэдэг дээр миний зүгээс 3 аргументыг дэвшүүлье. Хамгийн ихнийх нь болохоор нийгмийг төлөвшүүлэхэд хамгийн чухал зүйл бол урлаг биш харин эдийн засгийн тогтвортой байдал. Яагаад вэ гэх юм бол хүмүүс санхүүгийн хувьд тогтвортой байгаа те аюулгүй байдлынх нь хэрэгцээ хангагдсан тохиолдолд цаашдаа би хэрхэн хөгжих вэ те би энэ амьдралаа сайн сайхан зүйлийг яаж мэдрэх вэ гэдэг дээр төвлөрдөг бол өнөө маргаашийнхаа хоолыг бодож байгаа те яаж амьдрахаа мэдгүй байгаа тохиолдолд энэ зүйлийг бодох боломжгүй болоод эхэлж байгаа. Тийм учраас урлагаас төрүүлээд хүн хамгийн хүчтэй нөлөөллийг үзүүлэх зүйл бол эдийн засгийн тогтвортой байдал. Эдийн засгийн тогтвортой болчих юм бол дараагаар нь урлагийн талаарх зүйлийг ярьж болно. За хоёр дахь нь болохоор урлаг соёлын нөлөөллийг тогтвортой биш гэж үзэж байгаа. Энийг тэгээд бас хэмжин гэдэг нь хүний төлөвшөлтөөр бууж ирээд хэмжин гэдэг нь өрөөсгөл зүйл болно. Яагаад гэх юм бол энэ субъект буюу хувь хүн болгоны тусдаа одоо онцлогтой холбоотой зүйл болоод явж байгаа. Тухайн хүний боловсрал нь ямар байсан, хүмүүжил нь ямар байсан, тэгээ одоо ямархуу орчин төсвийн гих зэргээс хамаарат хэмжих боломжгүй болоод эхлэх учраас энэ зүйлээр бидний зүгээс хэмжих боломжгүй гэдэг санааг төвшүүлж байна. Гурав дахь нь болохоор юу вэ гэхээр урлаг нь өөрөө нийгмийн төлөвшлийн үр дүнд бий болж гарч ирдэг зүйл буюу ардаас нь гарч ирдэг зүйл. Нийгэм өөрөө тогтвортой, сайн сайхан байдал дээр одоо төвлөрч чаддаг, хүмүүсээ амьдрахад баталгаатай байж чадах юм бол ардаас нь хүн хөгжиж гэж бодно тий. Амьдралын сайн сайхан зүйлийг таашааж эхэлнэ. Энэ таашаасан байдлаасаа урлагийн сайн сайхан зүйлсийг гаргаж эхэлнэ. Магадгүй муухай зүйлсийг гаргаж ирж болдог гэж бас хэлэх л ах та. Тэгэх юм бол энэ зүйлийг хүн ойлгохын тулд тодорхой хэмжээний боловсрал хэрэгтэй болно. Тодорхой хэмжээний боловсралыг бий болгохын тулд нийгэм өөрөө тогтвортой байгаад боловсролын салбараа, эдийн засгийн салбараа ч юм уу ингээ хөхүүлэн дэмждэг байх хэрэгтэй. Эдгээр зүйлсийг хийж чадбайгаа тохиолдолд артаас нь хүн өөрөө урлагийн нөлөөллийг авах боломжтой болоод эхэлж байгаа. Тийм учраас нийгмийг төлөвшүүлэхэд урлаг хамгийн их нөлөөтэй гэдгийг бидний зүгээс нцааж байна. За ницах талын багийн ахлагчдаа баярлалаа. Мэтгэлцээний дараагийн хэсэг рүү шилжиж. Дараагийн хэсэг бол дэмжлэгийн илтгэлийн хэсэг. 2 дугаар мэтгэлцэгч болон 4 дугаар мэтгэлцэгч маань багийн ахлагчдаа дэмжин мөн эсрэг багийнхаа ахлагчийн ярьсан яриаг ницааж болно. Мөн нэгнийхээ яриаг дундаас нь таслаад оролцох бүрэн боломжтой. За харин 2 дугаар мэтгэлцэгчээс эхлэе. За таны цаг явж эхэллээ. За өргөн хэмжээний сайтын сэтгүүл Жумаахан байна. Тэгэхээр нийгмийн төлөвшил гэдэг бол сэтгэлгээнээс өөрөө сэтгэлгээний соёлоос тогтдог зүйл байхгүй. Тэгээд сэтгэлгээний соёл юугаар одоо тогтдог вэ гэхээр нөгөө урлаг соёл урлагаар тогтдог гэсэн үг. Тэгэд энэс цаашаа ингээд бид нар баримт судалгаа ярьж болно л доо. Харвардын хийсэн одоо ингээд судалгаагаар театр үзсэн хүмүүсийн өрөвдөх сэтгэл 18%-аар одоо өсөж байна гэдэг юм уу те. Монголын урлагийн зөвлөлийн хийсэн одоо бидний саяхан хийсэн судалгаагаар л ихэд урлаг соёлын боловсролд хамрагдсан хүүхдүүдийн хичээл таслах хувь нь 32%-аар одоо буурж байна ч гэдэг юм. Ийм судалгаанууд байна. Тэгэхээр нөгөө нэг урлаг соёлын боловсрал авсан ийм хүмүүс чинь буцаад нөгөө нийгмийн ч юм уу
тухайн нийгмийн харилцаанд орохдоо төлөвшсөн иргэн болж оролцоод байгаа гэдгийг эхлээд анхаарах хэрэгтэй. Тэгэд дараагийнх нь болохоор боловсрал бол зөвхөн мэдлэг мэдээлэл өгөх ёстой одоо тийм салбарын ч юм уу тийм зүйлтэй. Харин хууль бол хязгаар тогтоодог. Эдийн засаг бол боломж өгдөг зүйл. Харин урлаг, соёл нь өөрөө нийгэмтэйг илүү ярилцаж, дотоод хүнтэй ярилцдаг, ухамсарын асуудал болоод төрөлждөг болохоор болцдог гэсэн. Тэгэхээр нийгмийн төлөвшөлт асар их урлаг, соёлын энэ үзүүлэлтүүд, бодлогууд, чиглэлүүд, энэ зүйлүүд заавал нөлөөлж байна л гэсэн. Би өөрөө нөгөө сэтгүүлчин учраас бас прагматик ч юм уу арай нэг бодит байдлын юу шинжилгээний бас зүйл ярих гэж бодлоо л да. Саяхан хавар юм юу болсон? Манай улсад чагсаал болсон. Нэх томоохон хэмжээний чагсаал болсон. Энэ бол чагсаалын үр дүн ч юм уу ямар нэгэн зүйлийг ярьж байгаа юм шиг. Энд нөгөө нэг урлаг соёлын оролцоо ямар нөлөөтэй байгаа гэдгийг нөгөө нэг одоо хувь хүнийхээ прагматик харсан тэр зүйлээрээ шинжилж үзүүлэх гээд байгаа. Тэр нь юу вэ гэхээр тухайн тэр томоохон жагсаал бол ерөнхий сайдыг авч хийсэн ч юм уу ийм жагсаал болж уурсан. Тэгэд жагсаал дээр юу болоод байна гэнгүүт нөгөө урлаг соёлын залуучууд очингуудаа урлаг соёлын үзүүлбэрүүд очиод үзүүлээд жагсаад ирсэн. Ингээд ирэнгүүт нөгөө нэг тэр чи одоо Сүхбаатарын талбай дээр 3000 4000 орчим хүн сүрэг үүссэн байгаа. Хүн сүрэг гэдэг чинь нэг ийм нийгмийн одоо харилцаа үүсэж байна гэсэн үг. Тэгэнгүүт тэн дээрээс тэр хүмүүсийг яаж төлөвшүүлээд байна гэнгүүт очиод залуучууд хөгжим тоглолцож байгаа. За тэгэнгүүтээ яруу найраг уншиж байгаа гэдэг ч юм уу. Ингээд ирэнгүүт нөгөө нэг тухайн хүн сүрэг маань өөрснөө ингээд төлөвшөлд ороод ирж байгаа гэсэн үг. Тэнд ямар нэгэн одоо боловсралтай байна уу, боловсралгүй байна уу, баян хүн байна уу, ядуу хүн байна уу, ерөөс ямар ч хүн очисон тэрэнд ингээд очиод нэг юм тодорхой нэг юм чиглэлтэй. Тэгээд дээрээс нь тэр нэг юм соёл урлагийн ч юм уу таашаалтай мэдрэмжийг аваад ингээд явчихж байгаа. За тэгээд дээрээс нь энэ дээр яг философи юм яриул нөгөө хүн ямар нэгэн байдлаар нийгэм бол асар их стресстэй байна те. Ингээд хоёр хүн ингээд хоорондоо маргахтал гараад энийгээ зодчдөг ч юм уу ингээл үнэхээр муухай алах хүсэл төрдөг ч юм уу иймэрхүү байна л да. Тэгмүүд тэр хүмүүс тэр хүслээ ч юм уу одоо тэр талбай дээр цугласан 3000 хүн тэр асар их бөхөндөл асар их эсэргүүцэл энэ зүйлээ яаж даван туулж байгаа вэ гэдэг. За орой одоо 4-р мэтгэлцэгч. За таны цаг юу зүйлсэн боош. За. За. Урлаг нь болохоор хүнийг төлөвшүүлдэг гэж ярьж байна л да. Тэгээ энэ дээр болохоор миний нэг хэлэх юм гэх юм бол одоо манай багийн гишүүн маань нийгмийн төлөвшлийг хэмждэг индекс байдаг гэж ярьсан. За энд болохоор боловсролын индекс болон хууль дүрмийн индекс, тэгээд эдийн засгийн индекс нь болохоор яг нийгмийн төлөвшлийг хэмжих хамгийн чухал индекс байдаг. Харин урлагийн хувьд болохоор хэмжих индекс байхгүй буюу субъектив. За тэгэхээр сая хэллээ л дээ. Нөгөө нэг урлаг хүмүүсийг илүү одоо ингээл төлөвшүүлээл зөв хүн байлгаал гэж ярьж байна. Гэхдээ тэгээд бас эдийн засгийг болохоор боломж гэж харж байгаа гэсэн. Урлаг буюу соён гэгэрлийн өндөр тэр үе буюу сэрэг мандалт үеийн талаар яриад үзье. Сэрэг мандалт зөвхөн даван чигийн зургаар төсөөлж болохгүй. Яагаад гэвэл сэрэг мандалтын үеийг дагаад эдийн засагт болохоор аж ахуй үйлдвэрлэлтийн оргил үе байсан. Аж ахуй үйлдвэрлэлтийн оргил буй буюу эдийн засаг маань өөрөө өндөр хөгжиж исэн. Дээрээс нь нийгмийн тогтолцоо маань нэлээд хөгжиж явж исэн бөгөөд боловсролын түвшинч бас эрэгтэй үе нэлээд өндөр болж исэн учраас тэрийгээ дагаад урлаг маань өөрөө хөгждөг байсан. Урлаг бол зүгээр л одоо бидний нийгмийн тогтолцоо буюу одоо нийгэмд болохгүй байгаа зүйлсийг толдож харуулдаг зүйл. Харин тэрийг засаж одоо шинжилдэг зүйл бол нийгмийн тогтолцоо бөгөөд эдийн засаг гэж бодож байна. Тэгэд бас нэг асуулт байна. Танай багийнхаар урлаг хамгийн чухал нөлөөтэй юм бол яагаад ядуу буруу орнуудад гайхалтай ардын урлаг байсаар байтал нийгэм нь хөгждөггүй, гэмт хэрэгтэй байгаа юм бэ? Нийгэм төлөвшлөл нь яагаад тийм сул байгаа юм бэ? Яг жишээ нь яг тэр улс ч юм уу нэг тийм кейс байна. За жишээл одоо Венесуэл улсын жишээ байна. 1947 онд болохоор анх нэлээд ядуу буурай гэмт хэрэгтэй ихтэй болсон. За тэгээ энэ улс маань болохоор нэг хөгжимчин залуу одоо ядуу айлын хүүхдүүдэд болохоор хөгжим заагаад тэрүүгээр одоо урлагаар дамжуулж одоо төлөвшөл нийгмийн төлөвшлийг хөгжүүлье гэсэн аргументын дор тийм төсөл явуулсан юм байна. Тэгээ тэр нь 2008 онд кино болж гарсан. Тэгэнгүүт тэр болохоор хэдий тийм амар гоё кино гаргаад бас тэр
төсөл хэрэгжүүлсэн ч гэсэндээ 2025 оны байдлаар үнэсэл бас яг одоогийн байдлаар гэмт хэрэгтэй хэвээр л байна. Энэ тал дээр юу гэж бодож байна? Юу л да. Боловсрал одоо жишээлбэл урлаг бүх зүйлийг одоо хамруулж орж ирж болдог. Жишээлбэл урлагаар дамжуулаад одоо улс төрийн пропаганда хийж болно. За боловсролын ямар нэгэн мэдлгүүдийг олгож болно ч гэдэг. Ингээд өөрөө явдаг. За би тэр Венесуэлийн жишээг бас сайн мэдэхгүй байна. Тэгэхээр уучлаарай. Гэхдээ нэг урлагийг зөвхөн одоо Венесуэлд байгаа тэр нэг залуу мэдээлэл дамжуулсан ч юм уу тэр нэг хүүхдэд нөлөөлөх гэсэн тэр нэг зүйлийг ярьж болохгүй байхгүй юу? Магадгүй тэр уран бүтээлч тэр нэг 6 бүтээгээд хийгээд 2 хүүхдийг ч юм уу за тэр хүчрхийлэлтэй холбоотой байлаа гэж бодлоо л та. Хүчрхийллээс ч юм уу хин нэгэн одоо үйлдэх тэр зүйлээ тэр урлагийн боловсролоор нүдэрээ хараад аваад ингээд сонсоод ингэсэн бол энэ ч өөрөө нөлөөлнө эсвэл судалгааны ямар нэг үр дүн байх хэвээр тэр нь гарч ирэх хэвээр тийм зүйл байгаа болов би тэгээ тэрийг сайн ойлгосон. Зөвхөн нөө урлаг гингүүд Венесуэлийн ч юм уу тэр жишээг ярьж болохгүй. Одоо жишээлбэл эсрэгээрээ сайн сайхан жишүүн тасар олон байгаа л да. Одоо за 2 дугаар мэдгэцч юм цаг бол дууссан байгаа. Дараагийн хэсгээр илүү тайлбарлаад явж болно. Дундуур нь ороо явцсан болохоор ярьж байна. За одоо 4 дугаар мэдгэцч өөрийнхөө үлдсэн цагийг бас яг багийн ахлагчаа дэмжиж ашиглаж болно. За тийм мэдээж хэрэг ингээд улс орны хувьд болохоор янз янзын нийгмийн тогтолцоотой байгаа. Тэрийг бол бид нар шүүж чадахгүй. Тэгээд бас яг урлагаар нөгөө нэг дамжуулаад хүнийг аягүй гоё төлөвшүүлдэг гэдэг байгаа байхгүй юу? Гэтэ тэр нь тийм биш гэж бодож байна. Яагаад гэвэл үндэс сайтай модноос л сайн үр жимс гардаг. Тэгэхээр үндэс буюу нийгмийн тогтолцоо, эдийн засгийн доктортой байдал болон боловсролын чанар өндөртэй газар л тэр урлаг илүү сайн хөгжинэ. Ерөөсөө л энэ. Тэгээд бас одоо Япончууд ч нөгөө дэлхийн аваргаар нөгөө цэнгэлдэг хүрээлэнгээ цэвэрлдэг ч юм гарч ирдэг штэ. Тэрийг болохоор Япончууд болохоор аним ч юм уу манганаас ерөөсөө сэтэл аваад тэр одоо урлагийн entertainment арч юм уу те тэгэж авдаггүй. Харин Япон болохоор боловсролын системтэй бага ангаас нь OSOJ буюу цэвэрлэлийн цаг гэж хичээл ордогтой холбоотойгоор одоо иргэнийг болохоор системтэйгээр бэлддэм байна. Тэр хамгийн чухал нь бол нийгмийн төлөвчлөгийг хамгийн чухал нөлөөлдөг зүйл бол боловсрол, эдийн засаг, нийгмийн тогтолцоо. За 4 дугаар мэтгэлцэгчтэй баярлалаа. За мэтгэлцээний дараагийн хэсэг рүү шилжээ. Дараагийн хэсэг бол модератор миний бие багийн ахлагчдаас асуултсан. За 3 дугаар мэтгэлцэгчээс шууд суугаад эхлэе. За хамгийн ихний асуулт. За жишээлбэл Physical Asia гэдэг нэг шоу нэвтрүүлэг бол дөнгөж сая гарлаа. Монгол гэлтгүү маш олон орон даяар бол үзэлцээтэй. За энэ нь бол улс орон болгон хоорондын эв нэгдлийг харуулсан маш том соёлын солилцоо гэж миний жишээ нь бол харж байна. Тэгэхээр яах аргагүй энэ төрлийн нэвтрүүлэг, энэ төрлийн урлаг соёл нь өөрөө эв нэгдлийг нийгэмд өөр үүсгэж байгаа юм шүү. Та энэ дээр юу гэж бодож байна? Үнэхээр нийгмийг яг тухайн үед тухайн одоо хэсэг хугацаанд бол үнэхээр чиглүүлээд авч чадчих шүү дээ. Мэдээж урлаг соёл тодорхой хэмжээнд нийгмийг төлөвшүүлэхэд нөлөөтэй байлгүй яах вэ? Гэхдээ юу хамгийн гол нь гэхээр саяны дурдсан шоун дээрээс яг энийг харж байна. Улс болгоны онцлог ингээ харагдаж байгаад хэр эв нэгдэлтэй байна, хэр ёс зүйтэй байна, хэр нэг нэгэндээ яаж хандж байна, бэрхшээлийн хэрхэн даван туулж байна гэдэг дээр тухайн улс үндэстний төлөвшлийн онцлогуд нь харагдаж байгаа. Нэг удаагийн шоугаар тэр хүмүүс нөлөөлж байгаа юу гэвэл үгүй, зүгээр мотивац өгж байгаа. Энэ богино хугацааны үйл явц ахгүй. Энийг магадгүй ингээд давтамжтай удаан хугацаанд хийгээд ч юм уу те тэрнээс болоод хүмүүсийн залуучуудын тий одоо эрүүл мэнд спортод хандах хандлага өөрчлөгдөхүү гэвэл өөрчлөгдөнө. Гэхдээ хувь хүний төлөвшөл нөлөөлөх үү гэвэл үгүй. Хувь хүнийхэн төлөвшөлд юу нөлөөлөх вэ гэхээр тэр цаана нь тэр хүнийг спортоор хичээлэх боломжийг хангаж өгсөн улсын нөхцөл байдал нөлөөлнө. За ингээд 8 улс оролцсон тий би буруу санаагүй. 8 улсын хүмүүс 8 талаас за зөвхөн тэр 8 улсын үзэгчид үзэж гин гэж бодоход бүгдэнд нь за спортоор хичээлээ гэдэг мэдээлэл очсон. Гэхдээ тэр спортыг тууштайгаар хийх, тэрний талаарх одоо тэгээ цаг хугацаа хүч хөдөлмөрөөр зарцуулах тийм сэтэл, тийм нөхцөл боломж нь хэр байгаа вэ гэвэл сэдлийн нөхцөл ч гэсэндээ нөхцөл нь байхгүй буюу тэрийг төлөвшүүлэх нөхцөл нь харилцан адилгүй өөр. За жишээлбэл за яг саяхан гэж хэлэх сар гарны өмнө те бас нэг зүйл байна л да. 2 сарын өмнө ч юм уу. За ютубер Чами гэдэг нэг охин байна л да. Та мэддэг ч үж болно, мэдэхгүй ч үж болно.
Энэ охины хувьд болохоор хүүхдүүдийн дунд бол дагагч айгүй ихтэй. Контентыг нь хүүхдүүд их үздэг. Контент нь бүр яг урлагийн хэмжээнд бүр ингээд төгсөн маш гоё хийцтэй, өөрөө ч гэсэн олон хүний анхаарлыг татж чаддаг. Гэхдээ маш олон эцэг эхчүүд чаймыг хүүхдийн одоо хүмүүжилт нөлөөлөд байна гэд их нэлээд шүүмжилсэн. Юунд нь нөлөөлж ий гэсэн чинь дандаа чихэр шоколадтай юм сурталчилдаг. Энээс нь болоод манай хүүхдийн сахарын хэрэглээ нэмэгдээд байна. Манай хүүхдийн эрүүл мэндэд энэ ютубер охин онц ноцтойгоор одоо халдж байна гэд маш олон эцэг эхчүүд гомдол гаргаж ирсэн. Эргээгээд энэ ютубер охин ч гэсэн зөрүүлээд окей би ийм хэд сахарлаг бүтээгдэхүүн одооноос бол нэг сурталчлахгүй гэд тэгээ миний санджаагаар дараагийн контентэнд бууз идэв гээд нэг юм контент оруулсан байсан тэр охины хувьд. Гэтээ өөр нэг эцэг эхчүүдс байгаа юм. Юу гэсэн үгээ ганц ютубер танаа хүүхдэд нөлөөлчихөж байгаа юм хаашийн гэдэг. Яг ингээ эцэгчүүд хоёр тал хуваагдсан байсан бохоггүй. Яг энтэй адилхан өнөөдөр урлаг соёл яа гарахгүй хүүхдэд үзэж байгаа контентөрөнд дамжуулаад хүмүүжилт нөлөөлөд байгаа юм шүү. Юу идэж уух, тэ ямар бүтээгдэхүүн хэрэглэх. Эцэгээс нь илүү одоо нөлөөлдөг гэдэг дээр та санал нэгдэж байна уу? Эцэг эхээс нь илүү нөлөөлдөг гэдэг дээр бол санал нийлэхгүй. Яагаад вэ гэхээр нөлөөлсөн болоод эцэг эхээс нь илүү нөлөөлөд байгаа учраас тэр эцэг эхчүүд бохимдсандаа бөөнөрөө тийм хөдөлгөөн өрнүүлсэн юм шүү. Хүмүүжилт нь за одоо яг наатгаж ярих юм бол тэр хүүхдийн зан характер өөрчлөгдсөн юм уу? Тэр хүүхэд хичээлээ хийхээ болцсон юм уу? Тэ юунд нөлөөлсөн гэхээр зүгээр идэх юмны туршилт нь нөлөөлсөн гэдэг шүүмжлэл явсан шүү дээ. Яг ингээд тодорхойлоод харах юм. За тэгэнгүүт энд юу болж байгаа юм гэхээр даган дуурайлт явуулж байгаа. Даган дуурайлт хаасаагүй явагдана. Яг энэ дээр бүр ингээд сэтгэл зүйн онол байдаг нь юу вэ гэхээр бандурагийн даган дууралтын онол гэж байдаг байхгүй юу? Энэ нь хүн харж байгаа зүйлээ автоматар дуурайх үзэгдэл энэ нийгэмдэр ч гэсэндээ ингээд явагддаг. Одоо сая энэ нөгөө эсрэг багийн маань дэмжигч гишүүн хэлсэн шүү дээ. Чагсаал ингээд болонгууд урлаг соёлынхан очиод ингээд дуусчид дагаад ингээд дуулаад уур амьсгал ингээд өөрчлөл. Энэ бол юу вэ гэхээр төлөвшил биш. Манай хүн төлөвшил гэж яриадсэн. Энэ бол төлөвшил биш. Энэ бол даган дуурал. Нийгмийн бөөгнөрлийн онол гэж хүртэл байдаг. Бөөгнөрлийн онол дээр хүмүүс одоо ингээд хүмүүсийг хөөрөж байгаа сэтгэл хөдлөлийг нь дэврэгж жагаад ямар нэг зүйлд уриалгаад тэр хүмүүс өөрийн мэдлгүй даган дуурайж хийдэг. Яг үүнтэй ижлэх. Бүх зүйлийг ингээд бацах юм бол чаймын буруутай юу те хүүхдийн төлөвшилт те хүмүүжилт нь нөлөөлөд байгаа юу гэвэл үгүй. Тэр хүүхдүүдийн эсэргүүцэж байгаа байдалтай эцэг эхтэй харилцаж байгаа харилцаанд юу нөлөөлж байгаа вэ гэхээр суур хүмүүжил нь буюу эцэг эх нь өөрөө ямар хүрээлэлтэй юм, ямар боловсралтай юм, хүүхдээ ямар хүмүүжлийг олгож байгаа тэр зүйлсийн нөлөөлөл явж байгаа. Буцаад энэ нь болох юм аа миний хүү энэ нь ингээ болохгүй гэдэг зүйлийг ярилцаад ойлголцож чадж байгаа эцэг эхчүүд нь дэмжиж байгаа байхгүй. Тэгээд чадахгүй байгаа буюу хүүхдийнхээ хүмүүжил сул оролцсон эцэг эхчүүд нь эсэргүүцээд байгаа гэж ойлгож юу нь бол. За баярлалаа. Харин одоо дараагийн асуултыг нотлох багийн ахлагч болох нэгдүгээр мэтгэлцэгчээс асууя. За хамгийн ихний асуулт. Тухайн нийгэм, тухайн иргэд агаж шатны хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа тохиолдолд тэр хүмүүст үнэхээр урлаг соёл наалтах уу? Та энэ дээр юу гэж бодож байна? Эдийн засгийн одоо асуудлыг яриад байна гэсэн үг л дээ. За. Яг нь Масловын шатлалын онол гэж байдаг. Угаасаа хүний хэрэгцээний шатлалуудыг байдаг. Гэхдээ хүний тэр хэрэгцээ, энэ хэрэгцээ хангагдсанаар дараагийн хэрэгцээ нөхөгднө гэдэг үг байхгүй. Хүн одоо сая эсрэг багаас хэлж байна л да. Японочдын соёлыг ярьж байна. За энэ дээр би факт гаргаад яриа. Японочдын хувьд самурай соёл гэж байдаг. Мөн хайку гэдэг шүлэг байдаг. Энэ шүлэг дээр бол Японочдын бүх амьдралын философийг агуулж байдаг. Энийгээрээ дамжуулаад хүүхдэд ёс суртахууны талаарх буюу энэ нийгмийн төлөвшөлт хэрхэн оролцох вэ гэдэг мэдээллийг өгдөг. Энэ дээрээ үндэслээд тэр боловсролын системийнх нь тэр хөтөлбөрн гараад тэр хүүхдүүд яагаад энэ хогийг хаягсгүй энэ соёл үүсч эхэлдэг байхгүй. Тийм болохоор урлаг соёл саяны бас хэлсэн шүү дээ. Урлаг соёл нийгэм хөгжсөний дараа гардаг байхгүй. Нийгмийн хөгжлийг түүчилж урд нь төрүүлж дуу хоолойгоо өргөсөөр ирсэн байдаг. За одоо энэ дээр ярих юм бол Францын эмэгтэй хувьсгал байгаа шүү дээ. Ард түмний засаглал болгож байна. Энэ дээр ч одоо хүмүүстэй мэдээлэл хүргэж ирсэн байдал ч юм уу. Хийх мэтлэн нотлох баримтууд бол маш олон фактууд, маш олон нотлохоонууд байдаг. Тийм болохоор нийгмийн зөвлөл юм байна. За. Аливаа улс оронд хошин урлаг их хөгжсөн тохиолдолд тухайн улсад ядуурл их байдгаа гэсэн үг өгдөг. Та энэ дээр юу гэж боддог вэ? Энэ бол нийгмийн хөгжлийн үе шаттай холбоотой өөрөө асуудал. Тухайн нийгэм стресстэй байгаа болохоор л урлаг соёлын тэрхүү үзүүлбэрийг үзэж өөрсдөө төрж байгаа тэр стрессийг тайлж нийгмийн амьдралдаа хэвийн орж эхэлдэг байхгүй. Хэрвээ тэр хүний стрессийн түвшин одоо ихсээр байх юм бол ариваа тэр
урлаг соёл байхгүй бол тэр хүн стресст болоод бидний нийгэмдэр асуудлууд, гажуудлууд, маш олон мөргөлдөөнүүд гарах боломжтой. Энийг бас урлаг соёл өөрөө хошин шог элементүүд маань нэг зүйлийг яжиж хэлж байгаа ч гэсэн нөгөө талдаа иргэдийг нийгэмшүүлэх, төлөвшүүлэх үйл дээр бол маш их үйлдэлийг гаргаж идэг гэсэн. За ерөнхийдөө магадгүй нийгмийн одоо хүмүүжилт, хотчлт гэдэг зүйл хэрэг нөлөөлдөг вэ таны бодлоор? За жишээлбэл Монгол улсад анх 1992 онд үндсэн хуулиар иргэн бүр хаана амьдрахаа сонгохоо өөрсдөө шийдэж ирсэн. Энэ хууль батлагдсанаас хойш хот руугаа төлрөх үзэгдэл маш их бий болоод одоо өнийг бидний мэдж байгаачлан Улаанбаатар хотод бол маш их хүмүүс цугласан байгаа тийм. Магадгүй үүнээс өмнө өөрийнхөө сахалт айлаа хүндлэх, сахалт айлтайгаа холбоотой байх нөгөө нийгмийн хоорондын тэр нэг харилцаа их өндөр байсан юм байна л да. Одоо бол бид нэр орцныхаа хүмүүс байтугай өөрсдөө давхрынхаа хүмүүсээс танихгүй, таньдаг байлаач юм ярьдаггүй, дуурдаггүй. Ерөөсөө ийм харилцаа хөндөй болцсон. Тэгэхээр хүн хоорондын нийгмийн харилцааны төлөвшлөх гэдэг иймэрхүү зүйлс чинь урлаг соёлоос илүүтэйгээр бидний хот төлөвлөлт, нийгмийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал илүү их нөлөөлт юм шүү. Та энэ дээр юу гэж бодож байна? За мэдээж хотчлт, хөдөө орон нутг ч юм уу тийм одоо энэ шилжилт хөдөлгөөнүүд байгаа. Гэхдээ энэ болгоныг болгонтой хамт зовж явдаг, үргэлж хажуудан байсаар ирсэн зүйл юу вэ гэвэл соёл гэдэг зүйл байдаг. Хотод ирж байгаа хүн мэдээж хотын соёлд орж амьдардаг. Тэнд болж байгаа урлаг, энд болж байгаа хувьсгал, юу болж байгаа бүх зүйлстэй холбоотой амьдардаг байхгүй. Тийм болохоор нийгмийн хотчлч бай, хөдөөч бай тэнд соёл байдаг. Тэнд байснараа хүмүүс нэг дор нэгтаршсан ч бай, нэгтаршаагүй ч бай. Тэнд соёлын элемент, урлагийн төрөл зүйлсүүд байсаар л ирсэн. Хотын соёлд ирэхээр бид нэр драмын театрт очоод, жүжиг үзэж болж байна. Гэхдээ бид нар хөдөө орон нутагт байхдаа гэр бүлээрээ цуглаад, их л хуураа тоглоод, тэндээсээ бас гэр бүлийн харилцаа явагддаг, тэндээсээ хүүхдийгээ төлөвшүүлдэг энэ үйл явдлууд байсаар ирсэн байхгүй. Тийм болохоор урлаг соёл бол мэдээж хамгийн чухал нөлөөг хотчлт, энэ шилжилт хөдөлгөөнүүдээс төрүүлж нөлөөлж үзүүлдэг гэсэн үг. Монголчуудын түүхийн хувьд ч авч үзсэн болж байна. Хотод орсон соёлын хувьд ч авч үзэж болж байна. Та энэ дээр юу гэж бодож байна? За жишээлбэл урлагийн дотроос хамгийн гайхалтай урлаг бол кино урлаг юм аа гэд хүмүүсээс ярьдаг. Тэгвэл яг кино урлагч өөрөө санхүүжилт, хөрөнгө оруулалт, мөнгө санхүүгийн зөв бодлогоос шалтгаалж бас амжилт олох уугүй гэдэг нь бас тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Та энэ дээр юу гэж бодож байна? Кино урлагийг яг урлагийн тэргүүлэх юм уу энэ талаас нь харахаас илүүтэйгээр миний хувь зүгээр социализмын үеийн нэг жишээнүүдийг яриа л да. Социализмын үед хэрвээ урлаг соёл нийгмийг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг байсан бол яагаад тийм их PR хийдэг байсан? Яагаад тийм их одоо нийгэм рүү төрхирсэн кинонуудыг хийдэг байсан гэдэг асуултыг бас эргүүлээд тавьсах нь зөв болоо гэж бодож байна. За баярлалаа. Хоёр багийн ахлагч маань миний асуусан асуултуудад аль аль нь маш оновчтой тодорхой хариуллаа. Харин одоо мэтгэлцээний дараагийн хэсэг рүү шилжээ. Дараагийн хэсэг бол тайлбар хэсэг. За би багуудад 15 секундын хугацаа өгье. Хоорондоо ярилцаад аль гишүүнийгээ нэмэлт ихлэлээр оруулах гэдгээ өөрсдөө шийднэ. Цаг явж эхэллээ. За цаг дууссан байна. Нотлох багаас аль гишүүн нь тайлбар хэсгээр оролцохоор болсон бай. За 1-р мэтгэлцэгч оролцохоор болсон байна. Ницах багаас 3-р мэтгэлцэгч. За гэхдээ багууд бас хоорондоо тохиролцсны үндсэн дээр нэгнийхээ одоо багийн ахлагч юм уу гишүүнийхээ яриан дундуур бас ороод тайлбар хэсгээр нөхөд явах боломжтой гэж тохиролцсон байгаа. За тэгэхээр нотлох багаас эхлэе. 1-р мэтгэлцэгч. За таны тайлбар ихтгэл явж эхэллээ. Няцаагч талд хэд хэдэн удаа хөгжил, эдийн засгийн хөгжил гэдэг зүйл маш олон удаа гарч ирсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжил гэдэг бол эдийн засаг хүчтэй, хэн өргөн замтай, хэн өргөн барилгатай, хэн эдийн засгийн хувьд хүчтэй гэдэг ойлголтоос илүү хүний хөгжил гэдэг зүйлийг нэн төргөнд тавьсаар ирсэн. Энэ хүний хөгжил гэдэг зүйлийг хамгийн их хөдөлгдөг хүний ёс суртахуун, ёс зүй, тэр хүний өрөвч нинжийн сэтгэл буюу амьтнаас ялгарч байгаа тэр ухамсарт байдал дээр нь үндэслээд хүний хувьд хийж байгаа зан хандлага, эдгээрийг төлөвшүүлэхийн тулд соёлын үйл ажиллагаануудыг маш их явуулсаар эхэлсэн. За энэ дээр одоо жишээ дэлхийд даяаршилтай холбоотойгоор Солонгос улсын K-pop, за K-drama, за дэлхийн нийтээр одоо жишээ манай монголчуудын хувьд ч гэсэн соёлын үеийг тариа явж байгаа хүн амтлаг, за мөн уран зургууд байна. Гэх мэтлэн соёлын үйл ажиллагаанууд үргэлж нийгмийгээ чирсээрсэн, мөн нийгэмд одоо болж байгаа үйл явдлуудыг үргэлж төлөвшүүлэх, энэ нийгэмд болж байгаа зүйл дээр илүү хүмүүсийг илүү практикал, илүү хүн байх талаас нь дандаа үйл ажиллагаанууд явагдсаар
одоо өнөөдрийг хүрсэн байна. Тийм болохоор хөгжил гэдэг зүйл болвол нэгдүгээр хүний хөгжлийг дагж ирдэг. Хүний хөгжил буюу тэр хүн ухамсарынхаа түвшинд хөгжөөд мэдлэг боловсролынхаа хувьд, урлагийнхаа хувьд хөгжөөд эхэлснийхаа дараагаас тэр эдийн засгийн хөгжил гэдэг зүйл чинь дагаад явдаг юм байна гэдэг дэлхийн нийтээр бол тогтоосон. За одоо Ницапагийн тайлбар хэсгийг үргэлжлүүлье. Сая эдийн засгийн хөгжил биш хүний хөгжил нь ингээд төрүүлээд явдаг юм а гэдэг чинь шүү дээ. Тэнгуут энэ хоёрыг чинь байран солигдож байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр хөгжих боломжтой нөхцөл байдал бүрдсэний ардаас хүн хөгжнө буюу эдийн засаг сайн байж хүмүүст боловсролд эрх тэгш хүртээмжтэй хүрдэг юм аа. Боловсролын систем нь боловсролын хүртээмж нь сайн байхын хэрээр хүмүүс чинь өөрсдөө хөгжиж эхэлнэ. Тэгэхээр таны дэвшүүлж байгаагаар эдийн засаг нь биш, эдийн засгаа урлаг нь чирээд байгаа юм биш. Эдийн засаг нь суураа бэлтжээж ардаас нь урлаг нь хөгждөг юм аа. Тийм учраас хамгийн гэдэг ойлголтыг чинь дараалал дээр урлаг нь хамгийн эхлээд нөлөөлөд байна уу? Эдийн засаг нь хамгийн хүчтэй нөлөөлөд байна гэвэл эдийн засаг. K-pop-ын жишээг авч штэ. Тэгэнгүүт K-pop яагаад хөгжсөн юм бэ гэхээр K-pop-ыг дэмжих боломжтой улс төрийн болоод эдийн засгийн тэр улсын бодлого байсан юм аа. Энэ байгаагүй болвол 1000 тэн солонгостой хамтлагууд дуулсан байсан ч хөгжихгүй байхгүй. Одоо манай Монгол ч гэсэндээ маш олон хамтлагууд байна. Гэтэ яагаад дэлхийн хэмжээнд тэгж гарч ирдгүү вэ гэхээр тийм хөгжих бодлого нь байхгүй, тийм эдийн засаг нь байхгүй, тийм магадгүй маркетинг менежмент илдэг зүйлс нь байхгүй. Одоо манай тамирчдыг хүртэл ингээ харах юм бол өөрсдийнхөө бор зүрхээр ингээ яваад идэг тий. Уг нь мундаг хүмүүс байгаад идэг. Даанч ингээ явахгүй байгаа шалтгаан нь бидний тэр суур нь ингээ муудаа ингээ байгаамаа. Тийм учраас таны дэвшүүлж байгаагаар урлаг соёл нь нийгмээ чирээд байгаа биш. Нийгэм нь хөрсөө бэлтчихсэн учраас улс төр нь тэрийг бэлтцсэн учраас тий одоо нийгмийн хөгжил нь тийм болчихсон учраас ардаас нь наад зүйлж ингээ хөгжиж байгаа юм. Ийм учраас хамгийн гэдэг ойлголт дээр чинь урлаг нь биш суур хөрсөн бий болж байгаа гэсэн. За нотлохбагийн тайлбар хэсэг. Энэ бол эдийн засаг нь өөрөө юм баггүй да. Урлаг, соёл ч вэ бүх юм чинь анханасаа одоо жишээлбэл 2 хүн харилцаанд орсон байна уу, 3 хүн харилцаанд орсон байна уу, нийгэм бүрлдэх явцдаа ингээд үүсээ явцсан. Тэр явцад ингээд үүсгэхэд би одоо жишээлбэл төрхтөө би гоёд болдог болж байна. Энэ наацхан жишээ шүү. Төрхтөө гоёд болдог болж болно тий. Тэнгүүт ямар нэгэн байдлаар хоёр хүний эдийн засгийн байдал дахиад тэнд байгаа хоёр хүний эдийн засгийн байдал бид хоёр хоорондоо өрсөлдөө гэж бодоход тэр эдийн засаг нь надад боломж олгож явах хэрэгтэй байхгүй юу? Боломж олгож явах хэрэгтэй. Тэгэнгүүт тэр ямар нэгэн байдлаараа урлагийг эдийн засаг ч юм уу мөнгө төгрөг урлагийг төрүүлдэг юм бишээ. Хин нэгэнд ингээд мөнгийг өгчөнгүүт тэр хүн сайхан уран бүтээл хийгээд эсвэл дэлхийд гараа явчихдаг юм биш. Өгөө байгаа өгөгдөл соёл дээрээ суурлаад нөгөө төлөвсөн сэтгэлгээн дээрээ суурлаад үүссэн дээрээ тэр эдийн засгийн боломжийг нь ашиглаад гарч ирж байгаа дэлхийд одоо ер нь дэлхийн улс орнуудын бодлогоч ерөөсөө тийм байгаа шүү дээ. Одоо би энэ нэр чинь нэцэлт хэлье. Та болохоор ингээд субъект хөв хүн лөө чиглэж байгаа байхгүй. Хүн нь өөрөө тэгээд тэр зүйлээ ингээд хөгжүүлчихэд ингээд гаргachдаг юм аа. Тэгээд хүнийх нь эдийн засаг нь тэрийг дэмжиж юм эсвэл бол хүн нь өөрөө авьяастай байгаад энийг ингээд хөгжүүлдэг юм. Бидний ярьж байгаа сэдв нь юу вэ гэхээр урлаг соёл өөрөө нийгмийн төлөвшүүлдэг буюу ингээд массын талаар ярьж байгаа. Тэнгууд нэг хүний боловсралтай байх, нэг хүний урлагийн өндөр мэдрэмжтэй байх, нийгэмд тийм хүчтэй нөлөөллийг үзүүлж чадах уу, тэр чигээр нь төлөвшүүлж хүн болгоныг ижил хэмжээний төлөвшөлтэй ойлголт ухаарлтай болгож чадах уу гэвэл үгүй. Энэ дээр хүч сулдах байхгүй. Ямар тохиолдолд нийгэмдэр урлаг хөгжих вэ гэхээр даяараа, масаараа урлагийг хүлээж авах хэмжээний боловсралтай болсон тохиолдолд энэ зүйлийг хүлээж авах. За одоо би нэг тайлбарлаж. Энэ бидний өөрсдийн сэдв болохоор урлаг, соёл, нийгмийг төлөвшүүлэхэд хамгийн чухал уу гэж асууж байгаа тийм. Хамгийн чухал уу. За тэгэнгүүт одоо манай талаас гаргаж ирж байгаа юу бол ийм үзэгчдээ нөгөө нэг юу ойлголт өгөх зарчмаар явж байгаа гэсэн үг. Тэгэхээр манай эсрэг талаас бол ингэж байгаа юм байна л да. Эдийн засаг нэгдүгээр, за хоёрдугаар боловсрол гэж ингэж явж байгаа юм байна тийм. Тэгэхээр эндээс илүүтэйгээр хамгийн их төлөвшил олгодог зүйл нь юу вэ гэж асуунгууд төлөвшил олгоно гэдгийг эхлээ ойлгох хэрэгтэй. Яаж төлөвшил олгох вэ? Урлагаар ямар боловсрал дамжуулж ямар боловсрал өгөх вэ? Урлагаар ямар боломжийг эрэлхийлэх вэ гэдгийг яриад байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө урлагч нь өөрсдөө хүн төрөлхтний ч юм уу тухайн үндэстний би хувь хүн дээр түрүү бас ярьсан болохоор эн чинь нөгөө нэг хувь хүнийг яриад байгаа юм биш, нэг үндэстнийг, нэг нийгмийн байгууламжийг яриад байгаа. Нийгмийн байгууламж өөрөө ямар сэтгэлгээ тогтно тэрүүгээрээ өөрөө төлөвшлөн явд юм аа гэдгийг би онцолж хэлээд байгаа байхгүй юу? Манай. За одоо би энэ дээр чинь дахиад нэг юм манайх ярьсан. Neuroscience суралцгын талаар ярил л да. Одоо neuroscience-ийн хувьд
хүүхдийн хүний өсөлт хөгжил ч юм уу те одоо энэ нийгмийн амьдралд орох хэрэгцээ ихийнхээ гидсэнд ураг байхаас эхлээд явагддаг. Тэгээд одоо сүүлийн үеийн эцэг эхчүүд ч юм уу ээжүүд хүүхдээ Моцарт сонсуулж байна, сарны соноо сонсуулж байна. Тэр яагаад сонсуулаад байгаа юм бэ гэдэг зүйлийг бодж үзэх хэрэгтэй. Тэр урлаг буюу тэр хөгжимлөг байдлыг хүүхэд ихэнх хөвлөд байхдаа илүү эмпатик чадварыг сууж байна. Мөн дээрээсээ тэр суралцсан хувьд нейронууд нь маш сайн холбогдож өгч байгаа гэсэн бүр судалгаа гарсан байгаа байхгүй. Тэгэхээр урлаг соёл хэдий ч инээ сайн тэр нийгэмдээ хэдий ч инээ сайн одоо нөлөөлөл байна. Тэр чинээний хөгжил дагаад ирдэг юм а гэдгийг бас тайлбарлаж хэлэх нь зөв болов. Багийнхаа тайлбар хэсэгт баярлалаа. Үлдсэн хугацаа бол эцэгтлэх. За. Бидний зүгээс болохоор ганц эдийн засаг гэдэг зүйлийг ерөөсөө бариагүй. Угаасаа хүний төлөвшөлт нөлөөлөгч дөрвөн том хүчин зүйл байдаг. Бүр энэ нь бол судалгаа шүү заяа. Юу байдаг вэ гэхээр эдийн засаг нөлөөлнө, хууль журам нөлөөлнө, гэр бүлийн боловсрол нөлөөлнө. Боловсрол нөлөөлнө, тэгээ гэр бүлийн хүмүүжил нөлөөлнө. Тэгээ ингээд дараалалаар нь үзэх юм бол хүнийг хэн төлөвшүүлээд байгаа юм бэ гэхээр гэр бүл тэр хүнийг хүмүүжүүлж байгаа юм. Тэгэхээр хувь хүнээ ингээ бодох юм бол тийм одоо тэгээ хүүхдийг ингээ хөгжүүлэхэд тухайн хүнийг ямар нэг зүйлд авьяастай байлгахад тэгээ элдв янзын ингээ арга техникүүдийг хэрэгжилж болно. А гэхдээ энэ нь субъектив буюу тухайн хувь хүний хөгжлийн асуудал болохоос бидний өнөөдрийн сэдвийн нийгмийн төлөвшөл гэдэг зүйл дээр төдийлөн хүч багтаа зүйл. Яагаад гэх юм бол тийм хөгжил сайтай хүн олон байж энэ нийгэмд нөлөөлөх боломж нь ихсэх байхгүй юу? А тэгэхээр таны тухайд болохоор яг ганцхан хүний зүйлийн талаар ингээд ярьчин гэсэн. Бидний энэ дээрх одоо ингээд нөлөөлөх энэ саяны хэлсэн дөрвөн зүйл нь болохоор нийгмийг бүр ингээд төлөвшүүлэхэд хамгийн хүчтэй нөлөөллийг үзүүлдэг гол багнууд гэж ойлгож болно. За, урлаг биш үү? Зарим талаараа сөрөг нөлөөллийг ч үзүүлж болно. Тэгээ энэний нөгөө жишээнээр та ингээд хэлсэн шүү дээ. Соц үед яагаад тийм кинонуудыг үзүүлдэг байсан юм бэ? Яагаад вэ гэвэл социализмын дэглэмдээ тогтвортой томоотой байхын тулд социализм бол гоё юм а гэдэг зүйлийг сурталчилж байсан болохоос ш энэ нь хүний зан характер, ёс суртахуун, тэр хүний бие авч явах байдал ингээд нөлөөлөл үзүүлэхгүй байсан гэсэн үг. За, эцэг талдаа баярлалаа. Мэтгэлцээний дараагийн хэсэг рүү шилжээ. Дараагийн хэсэг бол нэмэлт асуулт хариултын хэсэг байгаа. Нэгнээс асуулт суун, асуултанд нэмэлт тайлбар хийгээд явна. За, 2 дугаар мэтгэлцэгч болон 4 дугаар мэтгэлцэгч хоёрын хооронд эхлүүлээ. За, тэгэхээр 4 дугаар мэтгэлцэгч буюу Ницах тал маань 2 дугаар мэтгэлцэгч буюу Нотлох талаас юу асуух вэ? За та хүүхдээ сайн хүн болгохын тулд өдөр бүр зурагт юм уу, кино үзүүлэх үү? Эсвэл сайн сургуульд явуулж гэрийн хүмүүжил илүү сайн олгох уу? Ахад асууж болох уу? Та хүүхдээ сайн хүн болгохын тулд өдөр бүр зурагт үзүүлэх үү? Эсвэл сайн сургуульд явуулж гэрийн хүмүүжил илүү сайн олгох уу? Хэрвээ та хүүхдтэй бол. Юу л да? Мэдээж сайн хүн болгохын тулд одоо миний өөрөө нэг хийдэг алхам гэсэн үг. Юу хийдэг вэ гэхээр ном уншуулдаг. Би өөрөө ном уншдаг. Тэгээд тэр дадлыг манай хүүхд тарж уншдаг гэсэн үг. Зурагт гингүүд бас зөвхөн урлаг гингүүд зурагт ч юм уу бас зөвхөн ийм зүйлээр хязгаарлаж болохгүй. Урлагийг маш олон хэлбэрээр маш олон мэдээллийг их сурвалжаар хүлээж авч болно. За зурагтаар ч гэсэн би одоо жишээлбэл урлагийг үзүүлж болно. Тэр урлагийг хүүхэд хүлээж аваад одоо тэндээсээ өөрийнхөө төлөвшөлт хэрэгтэй болоо. За тэгэнгүүтээ тэр хөгжиж чадсан хүүхэд чинь маргааш нь эдийн засгийн боломжоо бий болгоно. Гэр бүлийн хүмүүжил хүүхэдтэйгээ хамт нийлээд гой зурагтын гой урлагийн нэвтрүүлэг үзэх чинь л өөрөө одоо эн чинь урлагийн боловсрлоор тэр хүүхдэд асар их хөрөнгө оруулж байгаа л нэг хэлбэргээд ойлгочих болно гэсэн үг. Асуулт яриулдаг. 2 дугаар мэтгэлцэгч харин 4-өөс асуух асуулт юу вэ? Хэдэн асуулт асууж болох юм бэ? Хамаагүй. Цаг дотроо л. За би энэ жоохон бодлогын юм асууя гэж бодлоо. Хэрвээ урлаг нийгмийн төлөвшөлт нөлөөлдөггүй бол Монгол улс ч юм уу бусад улс орнууд яагаад соёлын яам гэдэг зүйлийг байгуулдаг вэ? Ер нь соёлын яам гэдэг зүйл байх ёстой юу, байх ёсгүй юу гэдэг дээр. За, эдийн засгийн хувьд тэр одоо physical age ч юм уу маш олон шоунуудыг солонгосчууд хийж байна. K-drama энэ зүйлс одоо бүгд наримдах солонгос улс ч юм уу энэ нь улсуудтай энэ хэдийн хэмжээний орлого ашиг авчирдаг вэ? Ер нь та мэдхүү гэж асууж байгаа. Энэ ер нь тухайн эдийн засагт нь нөлөөлж байна уу? Тэгээд тухайн одоо тэр гаргасан тэмцээнүүд нь, уралдаанууд нь одоо дэлхийн нийт төрж чадж байгаа болоо хүн төрөлхтөнд төрж чадж байгаа болоо л гэж асуух гэдэг. Эхний асуултыг би ахиж сонсомоор байна. Хэрвээ соёл урлаг улс оронд соёлын яам гэж байдаг.
соёлын яам гэж үнэхээр байх шаардлагатай юу гэсэн асуулт байсан. За. Аливаа юм чинь ингээ нэг бүхэл болохын тулд жижиг бөөмүүд, гол бөөмүүд бүр бүгдээрээ нийлжээж нэг тал болдог шүү дээ. Тэгэхээр соёлын яам мэдээч хэрэг байх хэрэгтэй. Гэхдээ бидний мэтгэлцээний сэдв болохоор өөрөө хамгийн чухал нөлөөлөл нийгмийн төлөвшөлт. Нийгмийн төлөвшөлт буюу бидний нийгмийн одоо хөгжил, соёл маань эхлээд мэдээч хэрэг одоо иргэдийн маань боловсрол тийм ээ. За тэгээд одоо хүүхдүүдийн хүмүүжилтэй бидний одоо залуу үе жишээлбэл би тэгэхээр эдгээр маань ингээд хөгжиж байгаа хэрээр бас соёл дагаал хөгжин мэдээж хэрэг. Соёл бидэнд хэрэгтэй. Сайн нэгдүгээр гишүүн хэлсэн л дээ нөгөө нэг соёл одоо тийм ингээ урлаг хэрэг үнэхээр байхгүй бол ингээ бид нар ингээ амар стресстэй байгаа. Гэхдээ яг үнэндээ тэр стресстэй байгаа зүйлийг нь эхлээд бид нар зэгслэх хэрэгтэй байхгүй юу? Үндэс суурьаар нь. Тэгсэн цагт бид нар урлагийг илүү таашаана. Зөв хөрсөн дээр илүү гоё урлаг хөгжинэ. Бас соёл илүү бүр илүү сайн болно гэж бодож байна. Харин хоёр дахь асуултыг болохоор би асуултыг мэтгэлцээний сэдвийн хүрээнд бол жоохон илүүцсэн болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл би өөрөө хэдий санхүүгийн оюутан ч гэсэндээ яг тэр нарийн мэдээллийг мэдэхгүй. Тэр бол бас маркетингийн чиглэл рүү орно. Тэгээд бас өөрөө бас миний өмнөх асуултан дээр хариулсанчлан соёлын боловсралтэй соёлын боловсрал бидэнд хамгийн хэрэгтэй. Тэгээд бас ядуу те зүдүү ингээ амьдарч байгаа айлын хүүхдүүд байлаа. Тэр хүүхдүүд яг ингээд урлагийн кино үзээ тэгэл нэг төрхөн зургийн сэтгэл хөдлөлөөр би мундаг хүн болоо гэж бодохгүй. Байнгын давтамжтай боловсролын програмаар л тэр хүүхэд төлөвшөж би ийм байх хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлт нь. Танд одоо нэг 7-8 секунд хугацаа байна. Сүүлийн асуултаа асуугаад таны яг энэ цаг дуусчих. Танаа багаас асуух нэг асуулт байна. K-pop соёл Монголд хүчтэй орж ирж байгаа. Тэгээд энэ залуусыг солонгосруулж байна гэж үзэж байна. Хэрэв урлаг нийгмийн төлөвшүүлдэг бол бидний монгол хүн хിവэр нь үлдээж байгаа зүйл нь юу юм бэ? Бидний төлөвшөл. За хариулж одоо юу манай мэтгэлцэгч тал маань ямар ч хүлээн зөвшөөрч боллоо соёл урлагийг бидэнд нөлөөлдгөө гэдэг түрүү ярианд хэлчихш боллоо. Гэхдээ асуулт нь саяны асуулт бол K-pop орж ирснээрээ бид нар монгол хүн биш болчих. Асуудал биш байхгүй. Ер нь бол бид нар үндэснийхээ хувьд ч юм уу 13 дугаар зуунаас эхлээд маш олон шашин соёлын бодлогуудыг нэг юм газар нутаг дээр хэрэгжүүлж байсан, тэрийг даган дуурайж байсан, мөрдөж байсан. Гэлээгээд бид нар монгол хүнээ гээгээгүй өнөөдөр явсаар хагаад өнөөдрийн энэ улс орны одоо юу хэмжээнд ирсэн байгаа гэсэн үг. Тэнгүүд одоо K-pop оржингүүтээ бид нар солонгос хүн болчихно гэдэг чинь зүгээр асар их өрөөсгөл асуулт. За баярлалаа, таны цаг дууссан байна. Гэж л хариулъя. За нэмэлт асуулт хариулт хэсэг маань үргэлжилж байна. Хариу одоо 1-р мэтгэлцэгч болон 3-р мэтгэлцэгчийн хооронд өрнөх байна. За 1-р мэтгэлцэгч таны хувьд нэг цаг талаас асуух асуулт юу байна? Улс төр, боловсрал, за гэр бүл хууль, өөр нэг нь юу байлаа? Эдийн засаг. Эдгээрийг хөгжих хүртэл тэнд урлаг байхгүй гэсэн үг үү? Мөн дээрээс эдгээр хөгжснөөр л нийгэм урагшилдаг гэж бодож байна. Хэрвээ маш зузаан хэмжээний хууль гарсан. Гэхдээ тэр нь хүний амьдралаас хол ёс суртахуун тэр тухайн ёс одоо үндэстэн тэр соёлтойгоо уялдахгүй бол тэрийг хэн дагж мөрдөх вэ? Жишээ нь хууль сайжрлаа гэдэлж ботход. Мөн дээрээс соёл гэдэг зүйл байхгүй байсан бол яг сая манай багийн гишүүн ярьлаа шүү дээ. Соёл гэдэг зүйл байхгүй байсан бол Монгол гэдэг хүн одоо хаана байх вэ гэдгийг яриа. Соёлын элемент гэж зүйл байдаг. Тэрний нэг элемент бол хэл, бэлэг тэмдэг гэх мэтлэн зүйлсүүд байдаг. Бид нэр 2200 төрч ёсны их соёлтой монголчууд соёлын хувьд одоо нэгэнтэйгээ харилцаж байсан одоо энэ онцлог энэ зүйлс маань байсаар ирсэн үндэсний маань дархлаа болсон тэр үндэсний их баяр наадам гэж болдог. Тэр үе дээр тэр зүйлсүүд байгаа болохоор бидний хувьд одоо гадны соёлд орж ирсэн ч гэсэн одоогоор монголоороо байгаад байгаа байхгүй юу. Хэрвээ соёл урлагийн салбар маань зогсчихвол юм бол энэ нийгэм хэнийч нийгэм Монголын нийгэм биш болох бас тийм эрсдэл байгаа. За тэгээд танаагаас асуух асуулт байна. Хэрвээ урлаг соёлыг хүн ойлгохгүй болвол хүн байж чадах уу? Тэр яг ухамсартай хүн байж чадах уу? Амтнаас яг бид нар юугаараа ялгарч байгаа юм бэ гэдгийг за нэгдүгээр мэтгэлцэгчид баярлалаа. За та асуултуудад нь хариулаад үлдсэн хугацаанд нь бас тааруулаад өөрийнхөө асуултыг асууна. Сая ингээ хэлсэн шүү дээ. Энэ дөрөв чинь ингээд байхгүйгээр урлагийг байхгүй гэж байгаа юм уу? Би урлагийг үүсгэхгүй байхгүй. Урлаг нөлөөлөхийн хувьд нөлөөлөх. Гэхдээ бидний сэдвийн хувьд хамгийн чухал нөлөөтэй гэвэл үгүй ээ.
Яагаад гэхээр энэ үндсэн дөрвөн зүйл чинь суурь нь байж аж ардаас нь урлаг нь нэмэлтээр нөлөөллийг үзүүлдэг юм аа. Урлагийн нөлөөллийг бол огт үүсгээгүй. Гэхдээ хамгийн чухал нь биш ээ. Дарааллын үед эн чинь хойноосоо явд юм аа гэдэг зүйлийг тавьж байгаа. За дараагийнх нь ингээд хүн болгон урлагийг ойлгох албатай юу гэвэл үгүй. Тэгээд урлагч нь өөрөө бас төвшөнтэй байгаа гэд хэлсэн шүү дээ. Шүүгчээс асуусан асуулт байгаа шүү дээ. Хошин шог ингээд ядуу буруу улсад ингээд хөгжөөд идэм аа. Энэ юутай холбоотой, боловсралтай холбоотой байхгүй юу? Хүн боловсралтай байхын хэрээр юмыг тэ ингээд нэгтгэн дүүнэх, задлах, тэгээ тэндээс ингээд таашаал авах мэдрэмж эднэр чинь бүгдээрээ боловсралтай холбоотой. Та ингээд зүгээр тэгээ одоо ингээд хааныг ядуу буураа орны улс дээр очиноос сонгодог хөгжим сонсгоод амьдрал амар гоё байгааз гэж хэлээл тэр хүнд яг тэр хөгжмнөөс амьдралын гоё сайхныг таашааж чадахгүй гэвэл үгүй шүү дээ. Тэгэхээр таны асууж байгаа асуулт чинь таныг өөрийг чинь буцаагаад орож байгаа байхгүй юу? Та ингээд одоо амтнаас ялгарах шинжин. Үгүй амтнаас бид нарыг ялгахын тулд бид нар хөгжих хэрэгтэй. Хөгжихийн тулд эдгээр зүйлүүд нь хэрэгтэй. Ардаас нь над зүйл чинь ингээд гарч ирж байгаа маа гэдэг зүйлийг бидний зүгээс төвшүүлж байна. Дараагийнх нь миний танаас асуумаар байгаа зүйл чинь танаа одоо нөгөө дэмжигч гишүүн хэлсэн шүү дээ. Би ингээд хүүхдээ ингээд зурагт үздэг. Гэхдээ тэрийг яаж юу үзхийг ингээд би шийддэг. Энэ хүмүүжил мөн үү? Энэ хүүхдийн хүмүүжил мөн үү? Энэ гэр бүлийн боловсрал мөн үү? Болцсон уу те? Мөн үү? Би асуултынхаа хариултыг одоо хариулна шүү дээ. Би хариулах юм байна. Таны За асуултын хариултыг өөрөө нэгдүгээр мэдчихэж. За саяны хэлж байна. Соёл гэдэг чинь айгүй өргөн ойлголт, урлаг гэдэг чинь өөрөө маш олон төрөлтөө. Энийг зөвхөн сонгодог урлагаар, эсвэл зөвхөн киногаар төсөөлөх нь өөрөө маш ядуу, явцсан ойлголт байхгүй юу? Яг ярих юм бол тухайн нийгмийн хувьд монголчуудын хувьд заавал сонгодог урлаг сонсдоггүй л байсан шүү дээ бид нэр. Уртын дуугаа сонсдог, уртын дууныхаа философоос бид нэр үлгэр дуурайл авдаг. Тэн дээр гарч байгаа үгнүүдээсээ бид нэр энэ монгол хүн хинбэ, юу хийдэг хүн бэ гэдгийг бид нэр ойлгож нийгэмшлийнхээ төлөвшлийг авч явж исэн байхгүй юу? Тийм болохоор л бид нэр ижлэгэн байж чадсан. Тийм болохоор л бид нэр ижлэг нь ойлголцож явж исэн гэсэн. Түүнээс биш хин нэгнийг хүлээгөөгүй гэдэгт бас хэлье. За мөн дээрээсээ зөвхөн зурагтаар кино үзүүлээд ч юм уу ингээд юу үзүүлэхээ шийддэг ч юм уу энэ хүний хувьд ирсэн соёл нь тэр байхгүй юу? Монголчуудын хувьд ч юм уу гэр бүлийн боловсрал би боловсролын талаар би ярихгүй би бол соёлын талаар ярина. Энэ хүн тухайн хүний хувьд соёлын хувьд нийгмийн хувьд дадсан зүйлийг хэлж юм маань цаг бол дууссан байна. За та үргэлжлүүлээд магадгүй дүгнэлтийн хэлтгэлээр ойлгомжтой базаад хэлж болно. За танд бол 22 секундын хугацаа үлдсэн байна. 3 дугаар мэтгэлцэгчид та энэ хүү хугацаагаа асуулт асуугаад дуусгаж болно. Эсвэл өөрийнхөө үйлс баримтлалаа илүү баттгаад ашиглаж болно. За таны цаг явж эхэллээ. За бидний зүгээс нөгөө баг маань хамгийн чухал нөлөөллийг үзүүлдэг тэгээ төлөвшүүлэхэд ингэж нөлөөлдөг гэдгээ баталж чадсангүй гэж бол харж байна. Яагаад гэх юм бол миний асуусан асуултанд ч гэсэн хариулж чадсангүй шүү дээ. Энэ хүн хүүхдээ юу үзүүлэхээр шийдэж гин гэдэг нь энэ бол энэ хүүхдээ хүмүүжүүлж байгаагийн нэг хэлбэр мөн. Дараагийнх нь би Монголын язгуур урлагийг дорд урлаг гэж хэлээг байхгүй юу. Төвшний үед эн чинь бидний хувьд үнэхээр тансаг зүйл. Энийг танин мэдээж ойлгохын тулд биднэрт тодорхой хэмжээний боловсрал хэрэгтэй байхгүй юу? За 3 дугаар мэтгэлцэгчид баярлалаа. Нэмэлт асуултын хариултын хэсэг маань их сонирхолтой болж өнгөрлөө. За харин одоо мэтгэлцээний дүгнэлтийн хэсэг рүү оръё. За тэгэхээр урлаг соёл нь нийгмийг төлөвшүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй гэсэн сэдвээр мэтгэлцээ өрнөж байна. 2 дугаар мэтгэлцэгчийг урьж байна. За таны дүгнэлтийн ихтгэл явж эхэллээ. За ямар ч сан бид бүхэн мэдээж энэ бол урлаг соёл нийгмийн төлөвшөлт хамгийн чухлаа гэдэг энэ дээр нэгдээд тэгэд эндээсээ гаргалгаа гаргах. Гэтэ гаргалгаа нь яг юу байх юм бэ гэдэг өнгөт магадгүй бид нар урлаг соёлоороо дамжуулаад эндээс би монгол хүн гэдэг гэж хинбэ гэдэг ухтхан ойлголтоо олж аваад тэгээд цаашдаа тэргээ дэлхий дээр гаргах, дэлхийн эдийн засагт одоо гарч ирэх өөрийн гэсэн одоо тэр монгол хүн ямар байх ёстой гэдэг тэр тодорхойлолт дотоод хүний ойлгох энэ зүйлсээ нэгтгэж ойлгох хэрэгтэй гэж би ер нь бодоод байгаа. Мэдээж би нэг юм жишээ ярив. Аюур заны Монгол хүн цуврал гэж 3 ном байдаг. Тэрэн дээр монгол хүн гэж хинбэ гэдэг дээр бидний нөгөө нэг соёлын ч юм уу одоо соёл за тэгээд энэ урлагийн асар олон нөгөө нэг алдсан зүйлсээ бид нар эргэж таних ой санамж олох зөвлөөр ийм 3 ном гаргацсан бид. Тухайн номон дээр ингээд монголчууд ихэд бид асар их цаг баримталдаг хүмүүс байсан юм байна л да. Яг л дайн тулаан болохоос өмнө
бид бүхэн яг тухайн газараа очиж чаддаг байсан болохоор л тухайн дайн талаанд ялдаг байсан ч юм уу тий. Тэнгүүт тэрнээс хойш нэг 200 хэдэн зуун ингээд дамнаад явангууд бидэрт нөгөө нэг асар олон өөр соёлын нөлөөнүүд орж ирдэг ч юм уу, одоо дарлалт байсан ч юм уу, манжийн дарлалт байсан ч юм уу, энэ хугацаануудаа бид нар нөгөө нэг өөрийн гэсэн тухайн үнэт зүйлээ гээгээд ирсэн байт юм л. Тэнгүүт буцаагаад нөгөө нэг соёл урлагаараа одоо энэ өөрийнхөө мөн чанарыг таниад ирэнгүүт бид нар өөрсдөө хэн бэ гэдэг соёлоо хугтгуунаа ойлгоод ирэнгүүт бидний одоо хөгжил нөгөө гаргасан алдаанууд буцаад засрах ийм боломжтой гэж ойлгож болно. Мөн одоо тухайн номон дээр нэг ийм юу байдаг байхгүй юу? Монголчууд хизээч нэгнээсээ хулгай хийдэггүй гэдэг. Тэр нь одоо бол ийм хулгай гэж өөр асар их юм байдаг. Тэнгүүт монголчууд яагаад ингэж нэгнээсээ хулгай хийхгүй нэ гэдгсэн чинь дайн тулаанд явахдаа ч юм уу орон гэрээ ингээд цооччгүй ингээд орхио явчихдаг байсан. Одоо тэр бол говийн аймагуудын ч юм уу нутгуудаар ингээд байж идэг. Тэр бид нар нөгөө соёл урлагаараа дамжуулаад тэр өөрсдийнхөө мөн чанарыг таньж аваад буцаад дэлхийн эдийн засагт ч юм уу одоо тэр зүйлээ гаргаж ирээд одоо нөгөө яриад байгаа эдийн засаг за соёл боловсролтой ашиглаж болно гэдэг юм дүнэлтэнд. За баярлалаа. Таны цаг дууссан байна. Мэтгэлцээний дүнэлтийн хэсэг үргэлжилж байна. Тэгэхээр урлаг соёл нь нийгмийг төлөвшүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй юу үгүй юу? Тэр нөлөөгөө гэдэг талаас яагаад гэдэг өөрийнхөө дүнэлтийг хилцүүлнэ юм ээ? Дөрөвдүгээр мэтгэлцэгчийг урьж байна. За тэгэхээр таны хувьд яагаад урлаг соёл нь хамгийн чухал биш байсан бэ? За урлаг соёл нь нийгмийг төлөвшүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй биш гэж үзэж байна. За манай саяны 2 дугаар энэ дээр зогсчгүй мэтгэлцээний маань оролцогч маань аюур цаангаа номыг ярьж байна л да, хүн Монгол хүн. За энэ дээр бол миний хэлэх юм гэх юм бол урлаг соёл бол нийгмийн толь байдаг. Тэр толийг харин аюур цаангаа бичээд биднэрт ийм байсан байх шүү гэд харуулж байгаа. Харин тэр соёлыг бол бид нар өөрсдөө гэр бүлээсээ тэр тухайн хүрээлт орчингоосоо сурсан. За бидний дүгнэлт хэсэг дээр хэлэх үг гэх юм бол урлаг бол бидний амьдралын цэцэг. Харин нийгмийн төлөвшөл бол одоо тэр цэцгийг ургуулдаг хөрсөн. Нэгсэндөө нийгэм төлөвшөлтэй байхын хэрээр урлаг соёл маань хөгждөг. За харин тэр хөрсийг бүрдүүлж байгаа зүйл нь юу вэ гэх юм бол эдийн засаг, тэгээ услагааг мэдээж хэрэг хийж байгаа зүйл нь боловсрол, тэгээд мэдээж хэрэг хууль. Хэрвээ хөрс байхгүй бол цэцэг үнэхээр ургахгүй. Тэгэхээр биднэрт хамгийн чухал зүйл бол ерөөсөө л боловсрол юм байна. Тэгээд нийгмийн тогтолцоо мөн эдийн засгийн доктортой байдал. За, дөрөвдүгээр мэтгэлцэгчид баярлалаа. Харин одоо урлаг соёл нь нийгэмд хамгийн чухал нөлөөтэй гэсэн байр сууриас хамгийн сүүлийн дүгнэлтийг хийн үү мэн Нотлох багийн ахлагч 1-р мэтгэлцэгчийг дүгнэлтийн илтгэлээ хийн үү мэн урьж байна. Таны хувьд яагаад энэхүү мэтгэлцээний туршид урлаг соёл нь илүү чухал нөлөөтэй байв гэж үзэж байна? Таны цаг явж эхэллээ. За 1-р Няцаагч 2 багийнхаа 2 гишүүнд нэг асуултыг тавиад яриага эхлэе. 1-р та хоёрын хувьд боловсрол гэж зүйл яг юу вэ? Education гэдэг тэр тодорхойлолтоор гарч ирж байгаа энэ ойлголт чинь яг юу вэ гэдгийг дахиад харж үзье хүсье. Мөн дээрээс хөгжил гэж зүйлийг маш их ярьлаа. Яг хөгжил гэдэг зүйл маань юу вэ гэдгийг дахин нэг удаа бодож үзхийг бас хэлье. За энэ дээр соёл гэдэг дээр урлаг гэдэг дээр маш олон тодорхойлолтуудыг хэлж болно. Сая манай багийн гишүүн хэлж байна. Бид нар яг хэн бэ гэдэг асуулт байдаг. Бидний хэн бэ гэдгийг тодорхойлж байгаа зүйлүүд бидний амд амтсан яриа, үлгэр, домог, уртын дуу, нуус товчоо өөр юу байж болох вэ? Энэ бичигдмэл болон бичигдмэл бус хэлбрээр өв дамжин соёлоор дамжигдаж ирсэн энэ бүх зүйл байснараа Монгол хүн хэн бэ гэдэг тодорхойлолт өнөөдөр гарч ирж байгаа юм. Мөн дээрээс Монгол хүний мөн чанар дархлааг хадгалсан бүр тэр тусмаа хүн төрөлхтний өвд ЮНЕСКО Монгол наадмыг бүртгэсэн байна. Эндээс харж үзэх юм бол хүн төрөлхтний хамгийн гол мөн чанарлаг тэр нийгэмшлийг авч явдаг тэр онцлогийг бий болгож байгаа зүйл бол үндэснийхэн хувьд үүссэн тэр урлаг соёл гэдэг зүйл юмаа гэдгийг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн байна. Иймд бид бүхэн монголчуудын хувьд дэлхийн нийтээр байгаа монголчуудын хувьд ижил соёлтой, ижил онцлогтой, нэгэн түүхтэй, нэгэн эхлэлтэй хүмүүсийнхээ хувьд өөрсдийнхөө хинбэ гэдэг асуултыг дахин тавьж үзээд өөрсдийнхөө урлаг соёлоос өөрсдийнхөө хайгаад болохгүй байгаа философийн мөн чанарын асуултлаа олон гэдэгт итгэлтэй байна. За баярлалаа. За Нотлох багийн ахлагчтай баярлалаа. Маш ойлгомжтой тодорхой дүгнэлтэд илтгэлээ. Харин энэхүү мэтгэлцээний сүүлийн дүгнэлтийг хийн үмэ Няцаах багийн ахлагч 3-р мэтгэлцэгчийг урьж байна. Таны хувьд яагаад урлаг соёл хамгийн чухал нөлөөтэй биш гэж үзэж байгаа вэ? За таны цаг явж эхэллээ. За юун түрүүнд мэтгэлцэн 2 багийнхаа гишүүнд баярлалаа.
Тэгээд бидний зүгээс бол урлаг соёл нийгмийг хөгжүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй биш ээ. Нийгмийг төлөвшүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй биш гэдэг сэдвийг барьж авсан. Тэгэхээр боловсрал гэдгийг яагаад одоо юу гэж тодорхойлох вэ гэдэг тодорхойлтыг би гаргаагүй. Дэлхийд бүр боловсролын индекс гэж байдаг. Тэрүүгээрээ энэ нийгэм боловсралтай юу, боловсралгүй юу гэдгийг ингээд дэлхийд цаанаасаа ингээд шүүгээд өгч жахад энээр бол би үг хэлэх бол илүү зүйц. Хөгжлийн тухайд бидний сэдэв төлөвшөлт болохоос ш хөгжил биш. Тийм учраас энэ асуултыг алгасаж болно гэж үзэж байна. За маш гоё зүйлийг ярьлаа тийм Монгол хүмүүс ийм гайхалтай өв соёлтой тэгээ энүүгээрээ тийм бид нар одоо соёлын дархлаатай байх хэрэгтэй гэдэг талаар ярьж байна. Таатай байна. Гэхдээ Монгол соёлыг тийм Монгол энэ өв соёлыг дэлгэрүүлэхэд энэ соёлыг хүмүүст нөлөөлөхөд өв залгамжлуулахад юу хэрэгтэй вэ гэхээр бидний саяын төвшүүлээд байсан 4 үндсэн хүчин зүйл нь нөлөөтэй юм. Бид нар энэ соёлоо хадгалах нөөцтэй, боломжтой, эдийн засагтай, тэ боловсралтай, хүмүүжлтэй байж чадах юм бол магадгүй энэ өв соёлоо хамгаалах хуультай байж чадах юм бол энэ нь цаашдаа ингээд хөгжих юм. Тийм учраас боловсрал нь хүмүүс биш урлаг соёл нь нийгмийн төлөвшүүлээд байгаа юу гэвэл энэ урлаг бол нөлөөлнө. Гэхдээ төрүүлээд эдгээр 4 хүчин зүйл нь өөрөө байж ээж хамгийн чухлаар эдгээр зүйлс нь байж ээж ардаас нь соёлын нөлөөлөл бий болох орон зайд гарч ирэх юмаа гэдгийг бидний зүгээс дэвшүүлж байна. Тэгээд бидний хувьд бол батлагч тал маань өөрсдийнхөө тэ урлаг соёл хамгийн чухал юмаа гэдгийг баталж чадсангүй гэж үзэж байна. Тэгэхээр бидний зүгээс бол урлаг нөлөөтэй юу нөлөөтэй. Гэхдээ дараагийнх нь зүйл хамгийн чухал нь биш ээ. Бидний хувьд юуг голлож анхаарах хэрэгтэй юм бэ гэхээр эдгээр төлөвшлийг бий болгохын тулд сайн сайхан нийгмийг цогцлоохын тулд тэг хүн болгон нийгэмдээ тэг боловсралтай эдийн засагтай яг энэ хууль тогтоомжтой өөртөөхөө хувь зүгээс одоо хяналт шаардлагыг тавих энийгээ цааш нь илүү сайн болгох дээр анхаарах хэрэгтэй юм а гэдэг зүйлээр энэ илтгэлийнхаа дүгнэлтийг хийж дуусгаж байна. За Ницах багийн ахлагчтай маш их баярлалаа. Мөн ялгаагүй өнөхөр ойлгомжтой дүгнэлтийг илтгэл байлаа. За тэгэхээр мэтгэлцээ миний хувьд хэрхэн яаж өрнөвөө мэтгэлцээний шүүгчийн байраас өөрийнхөө товчхон дүгнэлтийг бол та бүхэнд танилцуулъя. Мэдээж мэтгэлцээнд энэхүү мэтгэлцээнд бол би ялагч гэдэг зүйлийг бас байлгамааргүй байна. Аль аль нь бас л яг өөрсдийнхөө үзэл баримтлал дээр хатуу зогслоо бууж өгшгүй байлаа. За тэгэхээр Ницах багийн хувьд болохоор яг ийм аргументуудтай мэтгэлцлээ. Хамгийн чухал нь нийгмийн эдийн засаг боловсрал гэр бүл илүү их нөлөөлт юм аа. Урлаг соёлоос илүүтэйгээр. Аль нэгийг нь илүү чухал хамгийн гэж тодорхойлох нь буруу юм аа гэдэг ийм байр суурьтай мэтгэлцсэн. Хоёрдугаар аргумент нь бол голцоо аж үйлдвэрчлэлтийн үеийн хувьсгалын дараачаар энэ урлаг соёл гэдэг зүйл чинь илүү хөгжцөө. Тэгэхээр эдийн засгаа дагаж урлаг соёл чинь хараат ингээд бас явдаг юм аа. Энийг бас бид нар үүсэхгүй. Гэхдээ эдийн засаг бас нэлээд чухал шүү гэдгийг бас дурдж өгсөн. За харин нотлох багийн зүгээс урлаг соёл нь хүнийг ихийн хөвлөд байгаас хулаад тухайн хүнд нөлөөлдөг, тухайн хүнийг хүмүүжүүлдэг гэдэг аргументаар явсан. Хоёрдугаарт урлаг соёл нь нийгмийн эдийн засаг ямар ч байдалтай байсан хүний сэтгэлийг хөдөлгөх зүйлс ингээ байдгаа гэж хэлсэн. За урлаг соёл бол одоо юу гэдэг зөвхөн ашигын төлөө гэхээс илүүтэйгээр эв нэгдэл гэдэг зүйлийг хүртэл ярьж өгсөн. За тэгэхээр хоёр тал маань хоёулаа маш одоо хүчтэй аргументуудтай мэтгэлцлээ. Ийм гайхалтай мэтгэлцээ хийсэн та бүхэндээ маш их баярлалаа. Энэхүү мэтгэлцээнийг үзэж байгаа надад зөвхөн нэг зүйл бодогдоод дууссан. Тэрний яг аль нэг багт хандаж хэлж байгаа юм бол ерөөс биш. Би нэг ярьслага харсан бохоггүй. Тэрхүү ярьслаган дээр юу байсан бэхээр 1990-ад оны монголчуудаас асуусан ярьслага. За тэгээд яг 2025 оны монголчуудаас асуусан ярьслага хоёрыг хооронд нь харьцуулсан байсан. Тэгээд 1990 оны монголчуудаас юу гэж асуусан бэ гэхээр одоо таны уншиж байгаа зохиолч хэн байна вэ гэж асуусан. Дуртай яруу найрагч хэн байна вэ гэж асуухад 10 орчим хүний нэрийг тухайн одоо ярьслага өгсөн монголчууд хэлж байгаа. Хүн болгонд нэг одоо шүтэн байгаа. Унших дуртай хүн байдаг гэдэг. 2025 оны монголчуудаас асуусан чинь монгол хүн нэрлсэн тохиолдол нь ганцхан байсан. Бусд нь бүгдээрээ гадаадын уран зохиол за эсвэл яг тэр зохиолч гэж хэлэхэд бол сайн мэдэхгүй байна гэж хэлж ирсэн. За тэгэхээр урлаг соёл нь өөрөө бас 30 жилийн өмнө нэг өөр байсан байна. Одоо бас нэг арай өөр төвшөнд очисон байна гэдгийг бас энэ хүн мэтгэлцэн дээр арай ойлгомжтой бас надад бол харагдлаа. За тэгэхээр үзэгч та бүхэн юу гэж бодож байна? Урлаг соёл иргэдийн ухамсар, иргэдийн хүмүүжлэлд үнэхээр нөлөөлдөг үү? Эсвэл илүү өөр хүчин зүйлс илүү нөлөөлдөг үү? Анхаарал хандуулсанд баярлалаа. Зөв мэтгэлцэн байлаа.